За манай орны 330 суманд яригдж байгаа зүйл бол энэ 38 мянган малчин нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэсэн энэ малчны тухай хуулинд найдлага байгаамаа. За энийг одоо сайд нь одоо орж ирсэн байна. Тэгээ энэ дээр таны одоо зөрөгтэй манлал хэрэгтэй байна. Засгийн газрын зөрөгтэй бас энэ малчтайхан төлөө анхаарал тавих цаг нь болцсон байна. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бол яамны одоо нэг нийт хүн амын одоо 4.1% нь бол энэ малчид байгаа бах. Тэгэхээр танай яамны гол нэг зорилтод одоо сегмент чинь бол энэ малчид юм аа. Тийм учраас энэ танай яам одоо энийг зөрөгтэй оруулж ирээч, энийг хэрэгжүүлээч. Энэ журам гэдэг одоо өнгөрсөн юм руу одоо чихэд яах вэ? Одоо та ажиллаа удаагүй бах. Тэгэхээр одоо таны манлал хэрэгтэй байна. Засгийн газрын одоо юу амлж, юу ярьж одоо сонгогдлоо. Тэгэхээр одоо энийг хийх хэрэгтэй байна. 190 тэрбум төгрөг малчид гаргаад за тэгээд 95-аас 2025 оны хоорондох он жилүүдээс 5 жилийн малчин өөрөө сонгоод тэгээд нэг эх 5 жил одоо төлөөд эхлэх юм бол 375 тэрбум төгрөгийн ачаалал нийгмийн даатгалын санд ирэх юм байна. Тэгэхээр энэ 375 тэрбум төгрөг бол Монголын энэ хөдөө аж ахуйд бол зарцуулах ёстой, Монгол төрөөс гаргах ёстой ийм л мөнгөлдөө. Тэгэхээр энэ бүх суманд яригдаад байгаа энэ асуудлыг нэг тийш нь шийдээд цаашаа явах байсан. Энэ малчны тухай хуулийн нэг ганц найдлага тавьсан заалтаа хэрэгжүүлчих юмсан гэсэн ийм бодолтой байна. Энэ дээр одоо таны манлал их хэрэгтэй байна. Та зөрөгтэй бай. 33 их найд төгрөгийн төсөвтэй Монгол улс 2000 онд 400 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Одоо төсөв нэмэгдсэн. Тэгэхээр Монгол улс бол баян улс, ядуу улс биш, жижиг улс биш. Бид нар бол мөнгөө юунд зарцуулахаа мэддгүү тийм салан балан ийм айлшгэл ийм болчиход байгаа. Тийм учраас энэ үндэсийн үндэс, энэ язгуур үндэс, энэ газар нутгийн тусгаар тогтнолын одоо өргөн бүтэн байдлыг хамгаалж явж байгаа бидний одоо өвөг дээдсийг одоо өргөжлүүлж явж байгаа энэ малчтаа будах цаг нь болсоо.